бидний энэ чөлөөлж байгаа 2200 айл хашаанда хамгийн багадаа 2 магадгүй 3 ийм одоо яндан галт үлжсэн. Тэгэхээр энэ юу хэлэхээр гэхээр бид нар ойролцоогоор энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдолд 5000 айлын янданг одоо ингээд үндсэндээ утаа гаргахааргүй ингээд чөлөөлж агаарын бохирдолд энэ одоо бидний газар чөлөөлөл орон сууцчлуулах энэ Сэлб хотыг барьж байгуулах ажил хувь нэмрээ оруулж байгаа гэж энийг олон нийтэд танилцуулмаар байна. Дээдэд нөхөн жорлон байна. За нөхөн жорлон бүр амар асуудал. Тэгээ нэгж талбар бүрт мэдээж нэгээс 2 айл байгаа, хажуу айлууд байдаг. Тэгээ ингээд тооцож үзэхээр дор хаяж 2-оос 2500 яндан байгаа. 2-оос 3000 нөхөн жорлон байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бид нар одоо ингээд байхгүй болгоод одоо орчин үеийн стандартад нийцсэн, тэгээ хүний аятаа тухтай байдал нийцсэн юм бүтээн байгуулалтыг хийн гэдэг маань өөрөө тухайн хэмжээгээрээ тухайн хүний амьдралын чанарт дээр нь Улаанбаатар хотын хувьд ч гэсэн агаар орчны бохирдлыг бас бууруулах юм арга хэмжээ болно гэж харж байгаа. За дээр нь ханы материал шар хад орчимд 1000 орчим айлын одоо яндан бас байхгүй болж байгаа гэдгийг олон нийтэд сурталчилмаар байгаа. За шар хадан дээр нэг 600 орчим айлынхыг чөлөөлж байгаа. За ингээд бид нар нэг тоо бодоход үндсэндээ нэг 6500 орчим айлын одоо яндангаас гардаг утааг энэ 2024-25 оны өвөл үйлдвэрлэхгүй гэдэг ийм одоо сайн статистик гарч байгаа.